21 хоног жигсэн задарчдаа баярлалаа. Та нар мондог байсан шүү. Тэгээд би зав цагаараа ирсэн. Тэгээд дараагийн ерөнхий сайдад хандаж өгөлээ. Татвараа багсаг төрөө жижигэл гэж хэлээ даа. Яагаад юу төрөө жижиглэх ёстой юм бэ? Бүгдээрээ дид сайдгүй болъё л доо. Тэгээд дид сайд болно. Дээрээс нь юу ажил хийдэггүй ширээний суудаг тийм төрийн албаа гिचгүй болёо бүгдээрээ. Тэгээд юу бас юу төсвөө багсгая. Данх гэж нэр авахгүй тул дараагийн ерөнхий сайдуудад юу төсвөө жижиглэе гэж уриалмаар хэлмээр байна ер нь. Тэгээд дараагийн ерөнхий сайдуудад ба юу зоригтой бас юу өөрөө сайдуудаа томилдог тийм цомхон сайдуудтай л болмоор байна ер нь. 20 хэдэн сайдтай биш. Бараг 10 хэдэн сайдтай л баймаар байна. Дид сайдуудад хэрэггүй гэж хэлээ. Тэгээд залуучуудаа хараад дүүнэрээ хараад энэ зохион байгуулж байгаа хүмүүсүүдээ бүгдийг хараад аяхгүй баярлж байна. Үг хэлэг ихчлөө байгаа юм бэ? Тайван замаар өгөө үзэл бодлоо илэрхийлж байгаа та нарт баярлалаа талархлаа гэж хэлье. Никэр инг тайван эв нэгдэл гэж. FC нөгөө алхаага. За сайн байцгаана уу монголчуудаа.